Ковидоос 100 дахин аимшигтай сар тахал хаалга тогшоод байгаа юм байна. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн доктор Тедрос дараагийн сар тахал дэгдэх нь цаг хугацааны асуудал гэж ёрлж ирсэн. За энэ ёр бэллээ болж байгаа юм шиг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сар тахлыг дэгдээж магадгүй хамгийн аюултай өвчний жигсаалтанд байдаг Нипа вирус энтгэхт бүртгэгдээд байгаа юм байна. За ковид гэсэн чинь л зүгээр л хар дарсан зүүч шиг санагдаж шít. Энэ өвчин ядж яхад сарсан багваханаас халдварладаг юм. Нөгөө л сарсан багвахаа. Та нар сарсан багвахыг олдохгүй гэж болдгоо мó. За энэ вирус нь хүний уушгийг гэмтээхээс гадна бас тархилуу давхар довтлох юм байна. Тархийг одоо өрөвсүүлээд тархийг гэмтээдэг. За тэгэхээр энэ вирусыг туссан хүн бөөлжин, өндөр тунтаа халуурна, ухаан санаа нь балартна. За дээрэс нь таталт өгөх гэх мэт байдлаар хоёр хүн тутмын нэг нь нас оролтоор дуусдаг. Зүгээр л хар дарсан зүүд юм шиг байна манай. За одоогоор баруун Бенгалд 5 хүн батны дор хаяж Нипа вирусоор өвдсөн гэж тогтоогдоод байгаа юм байна. За нэг хүн нас орсон болтой. Хамгийн аимшигтай нь Нипа вирус өмнө нь амьтнаас хүнд халдварладаг байсан бол хүнээс хүнд халдварсан тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Яасан бэ гэхээр нөгөө Нипа вирусыг туссан өвчнүүдтэй ажиллаж байсан совилогч нь бас Нипа вирус халдварлсан байна. За ийхүү энтхийн засгийн газар 100 гаруй хүмүүсийг хамруулсан хөл хорой тогтоогоод байгаа боловч хөрс зэрэгэлдээ улсууд нь энтхийн засгийн газарт бүрэн гүйцэтгэх итгэхгүй байх шиг байна. За мөн сүнсээ залтал айж байна. Таиландын засгийн газар л ихэд ковидын үеийн шиг хил дээрээ эрүүл мэндийн үзлэг хяналтаа чангадгаад байгаа юм байна. За Непал бас ийхүү шийдвэр гаргаж байгаа болж таарад байна. За ийхүү Нипа гэдэг өвчтөнтэй холбоотой мэдээ хайлт Google Trend-ээр Орос гэдэг улсад төрүүлж байна. За мөн Хятадын Weibo-д бас тэргүүлээд байгаа юм байна.